Ийхүү газрын гадаад иргэн 100 жилээр эзэмшүүлэх хуулийн залд Монгол улсын ямар ч хуулинд байхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна. Жирийн иргэн захимаар хуулийн төсөл саналаа өгснөөр хууль батлагдж байгаа одоо бодтой жишээ болоо. Энэ бол арчилсан захин парламентын хөгжлийн тод жишээ болоо. Өнөөгийн технологи 900 захин талбарыг ашиглаж иргэн хүн төрийн бодлого саналаа аж олноороо дэмжиж хууль болон батлагдах хууль яв цаашдаа парламентод үлгэр жишээ болно гэдэгт итгэж байна. Парламент захин систем маань үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ийхүү бэлээ олж байгаад бид хүм баяртай байна. Та бүхний улсын их хурлын гишүүд та бүхний одоо бодит бас бүтээсэн түүх бол энэ парламент зөвлөлт харьцал энэ системээр ард иргэдийнхаа саналаар авч хян шалгалтын системийг сайжруулсан. Улсууд иргэд маань заавал жагсаж цуглаж талбай дээр ч юм уу эсэргүүцэж илэрхийлдэг биш, захимаар жагсаж цуглаж санал бодлоо илэрхийлдэг юм системийг бид бодтой ажил хэрэг болголоо. 100 мянган иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдж байна. Ийм учраас энэ санаачлагыг гаргасан иргэн намын эрдэнэд болон энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол улсын иргэдэд баяр хүргье.